Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Японы Parasite буюу Шимэгч гэдэг анимен дээр үндэслэж хийсэн киноны эхний ангийг сонсцгоно. Товчлыг дурдахад 10 жилийн сурагчгүй үл мэдэгдэх шимэгчээр халдварлаж бусад шимэгчтэйгээ тэмцэлдэж буй тухай өгүүлэх болохоор таад маань бичлэгээ дуустал нь үзээрэй. Одоо харин кинонд орцгоё. Киноны маань эхлэлд харь гаргаас ирсэн юм уу эсвэл далайн хаа нэгтээс гарч ирсэн юм уу бөө мэд. Маш олон тооны жижиг шимэгчд дэлхийн хаасайгүй гарч ирнэ. Энэ шимэгчд хүний хамар, чихээр дамжин тархи руу нортог бөгөөд их нэртэйгээ унтаж байсан дунд иргэм насны залуугийн чихээр дамжаад орж байгаа харагдана. Харин бас нэгэн өөр шимэгч киноны маань гол дүр Шиничигийн чих рүү орох гэсэн ч чихвчтэйгээ унтажсэн болохоор хамраар нь дамжаад орох гэтэл манай хүн сэрээд нөгөө шимэгчийг чинь аваа шидчихнэ. Шиничиж бүр айцсан юу вэ? Гэд гайхч байтал нөгөө шимэгч нь ядж хахад яасан ч хурдан хөдөлдгийн гүйжирснээ манай хүний баруун гарлуу өсөрж ороод арсын цоолоод орчт юм да. Шинижи увсгаа гаргаж чихвчнийхаа утсаар баруун гараа боосон тулдаа цаашаа нь нэвтэрч чадсангүй бололтой. Энэ үед Шиничигийн урилга чимээнээр ээж нь орж ирээд юу болсныг асуухад Шиничиж үннээ хэлэн нэг хачин могоо шиг амтан миний баруун гарлуу орчихлоо гэд харуулталаа юу ч байсангүй. Чи одоо шөнө орой олтолоо уцаа авахад байхаар ингэж хар даралгүй яадیں۔ За одоо тавьшраад унт минийхүү. Өглөө хичээлтэй. Гэд байхаар нь нэрэж бас хар дарсан болов гэж одоол унтлаа. Маргааш өглөө болоход нөгөө дунд иргэм насны ах хүүгийн тархийг нөгөө шимэгч нь бүрийн идээд хүн болох процессд суралцж эхэлж байгаа бололтой. Нүдам нь тогтож өгөхгүй хэцүүхэн юм явж байна. Нөхөр нь дуу шуучгүй их л сонирн байгаад байхаар нь чи чинь зүгээр үү гэд асуусан биш нөгөөх чинь жинхэнэ төрхөө харуулж толгоог нь тас татж орхидог. Хаа очиж манай Шиничи тархиа идүүлчээгүй болохоор зөв зүгээр байгаа бололтой. Өглөөний цагаа уух гэтэл баруун гар нь өөрийн мэдлгүй хөдлөөд эхэлтiin. Зөвхөн энд ч биш. Ер нь л баруун гар нь үе өөрөө ирэхгүй хөдлөөд бүр ямар сандаа Шиничигийн краш Сатомигийн болохгүй газар нь хүртэл хүрээд авах вэ? Сатоми ч Шиничигийн гаргасан үйлдэлд уурлаад яваад өгнө. Тэгснэ биеийн тамирын үеэр бөмбөг шийдсэн чинь нөгөөх нь орж энтер. Энэ баруун гаранд нь юу л тохиолдоод байна да. Шиничи өчигдрийн могоо шиг зүйл баруун гаранд нь орчихж гэж бат итгэлтэй байсан болохоор цаасны утгаараа зүсч гаргах гэтэл баруун гар нь хуурснаа. Үзээрийн муухай юм болон дайрахад Шиничиж өмдөндөө тусаах шахнаа. Гэтэл удалгүй хамаагүй хөөхөн царайтай. Нэг нүдтэй нөхөр болоо үрчтiin. Хөөхий Шиничиг айлгах гэсэн ч одоо юу гэж яах вэ? Тэгсэн энэ нөхөр унтаад өгнө. Шиничи бүр шоконд орсон одоо яах вэ? Гэдэл учраа олж өгдөг. Баруун гаранд нь орсон энэ нөхрийг Шиничи Миги гэж дуудаж эхлэхва. Миги эхэндээ японоор ярьж чадахгүй байсан болохоор Шиничитэй уулзаж чадахгүй байсан ч удалгүй Шиничигийн өрөөнд байх хичээлийн номнуудыг нэг шөнийн дотор бүгдийг нь уншиж дуусгаад лаг япон хэлтэй болцсон интернетээс хүртэл дэлхийн ертөнцийн хамаг л хэрэгцээтэй мэдээллүүдийг авсан лаг додгор сууж гинөө. Тэгснэ Миги хэлж байна. Бид нэр хүний тархийг идэж тэр хүнийхээ биеийг удирдах амьдардаг. Даанч харамсалтай нь би чиний тархи руу орж чадаагүй болохоор баруун гарыг чинь л идсэн. Би чамайг алахгүй санаа зовлтгүй. Чи амьд байгаа цагт л би амьдрна гэж авд юм да. Шиничиж гайхан бид нар гэсэн үү? Чамтай адилхан юм амьтад зөндөө байгаа мó? Гэж хэлэхэд Миги бид нар 100 м дотор өөртөө адилхан шимэгчдийг мэдрэх чадвартай гэж хэлдэг. За тэгээд Шиничи Мигид сургуулийн номын сангаас баахан ном авч өгч уншуулна. Тэгээл номсом харваа хүний биеийн бүтцгээд бүх зүйлийг харуулхад өнөөхөн ч энэ бүхнээс асар их мэдээлэл цуглуулж илаа. Харин энэ үед бусад чимэгчд хотын энэ тэндгүүл хүмүүсийг алж хооллож байдаг. Өглөө эрт Шиничи сургууль руугаа явж итэл Миги гинэт энүүх ойрхонд манай нэг төрөл байна. Би уулзах хэрэгтэй. Гисээр байгаад хүчээр Шиничиг дагуулад нэг хоолны газар ирлээ. Урт талын алга нь түгжээтэй байсан болохоор арын алгаар Симерх яваад ортол энэ хоолны газрын тогооч нь байсан бололтой. Нэг шимэгч хүн алдсан хооллож байгаа аимшигтай дүр зураг харагддаг. Тэгснэ Мигийг энд байгааг мэдрээд амхандаа хоолноосоо хуваалцаж байгаа бололтой. Алсан хүнийхээ гарыг таслаад өгд юм да. Гэтэл Миги Шиничигийн тархинд биш гаранд нь байгааг мэдэрсэн шимэгч Шиничиг алах гээд ойртоход манай хүн зүхтах гэж оролдсон ч хитрхи яснаасаа болоод хамаагүй хөдөлж чаддгүй. Энэ үед Миги нөгөө шимэгчд хандан ойртвол алж орхин шүү гэж анхааруулхва угаасаа Шиничи өгчүүл Миги ч бас адилхан өгөх болохоор Шиничиг эцээ хүртэл хамгаалах нь тодорхой байв. Тэгсэн нөгөө шимэгч нь гараа тасалснаа наад хүнийхээ гаранд байснаас миний гарны оронд орчих. Тэгээд наад нөхрийг чи хоёулаа идий гэж санал тавихад Миги татгалзан хоёр шимэгч хоорондоо тулалдаж эхэлнэ. Миги тулааны тухайн номыг уншиж чадварцсан болохоор тэр шимэгчийг их биеэс нь салгаад алж орхидог. Шиничиж амийг нь аварсан талархад битгий таларх уу? Би амиа л аварсан. Тэрний гаранд орлоо гэд би амьд байх баталгаа байхгүй гэж хэлж байгаагаас харахад Миги хүн шиг сэтгэл зүрхтэй биш бүх зүйлийг логикоор бодсны эцэст шийдвэр гаргадаг нь харагдана. Бас яагаад бусад чимэгчид чиг хүний махаар хооллдог шалтгаан нь гэвэл Шиничигийн цуснаас хэрэгцээтэй эрдэс бодисоо авчдгаа л гэж явж байна.
Энэ үед Токиотын хүнд гэмтрэхтэй тэмцэх хэлтсийн туршлагатай мөрдөн байцаагч Хирама хэргийн газарт ирсэн байх ба энэ шимэгчид чинь хүмүүсээр хооллож цогцыг хайснаас болж цагдаа нар энэ хэрэгүүдийг холбон цоврал халуурчин байж магадгүй гэсэн таамаглалт түрээд байгаа юм байна. Маргааш өдөр нь сурагчдыг зааланд цуглуулад эдний сургуульд шинээр ирсэн багш Тамияг танилцуулнаа. Гэтэл Миги энэ багшийг хүн биш, өөртөө адилхан шимэгч байна гэдгийг хэлэх ба угаасаа бие биенээ мэдэрдэм болохоор Шиничирүү бүр онцолж хараад байгаа нь амар. Харин Миги айсан ч юм байхгүй шууд явж очисноо. Яах гэж сургууль дээр ирсэн хэнийг алах нь гээл шууд асуухад Тамия энд ямар ч хүн алах зориггүй байгаагаа хэлээд сургуулийн дараа зоо паркад уулзъя гэж хэлээд яваад өглөө. Манай хүн хичээлээ тарчаад зоо парк руу очих үеэр тэнд зөвхөн Тамия биш бас өөр хоёр шимэгч байна. Гэдгийг мэдэрснээ хэлэхэд Шиничич жирхэн хоёулаа ер нь буцъя гэд байсан ч Тамияг юу ярих нь гэдгийг сонсно гэж Миги зөрүүдлээд байсан болохоор орж уулзлаа. Гэтэл Тамиягаас гадна 10 жилийн сурагчийн тархинд орсон Шимада бас цагдаагийн тархинд орсон Мистер А гэд хоёр шимэгчийг танилцуулснаа. Бид гурав чамайг яах ч вэ санаа зовлтгүй. Бид нэр энэ ертөнцид яах гэж ирснээ мэдэх юм алга. Бид нар нэгэнтэл хүний биед амьдардаг болохоор хүмүүсийн хэрхэн яаж амьдрах аргуудыг судалж тэдэн шиг амьдрах гэж хичээж байна. Би бүр Мистер Ата унтаад жирэмсэн болсон. Бусад хүмүүс шиг хүүхэд төрүүлж үзмээр байна. Хүмүүсийн мэдэрдэг мэдрэмжүүдийг авч судалгаа хийнэ гэж авд юм да. Бас сүүлийн үед энэ хэдий эцэг хүмүүсээс болж цагдаа нар за тэгээд хэвлэл мэдээллийнхэн шимэгчдийн мөрөөр мөшгөөд байгаа болохоор анхаарал татахгүйгээр хүмүүсээр хооллох арга хайж байгаа тухайга хэлэн Шиничи Миги хоёрыг өөрсдөө нь хамтрах санал тавихч манай хоёр юу гэж зөвшөөрөхөв? Тэгтэл хэрэг зөвшөөрөхгүй бол ядаж бидний замд битгий хөндлөсөөр хэрэг хөндлөсөд байвал тэр сургуулийн сурагч багш нар бүгдээрээ бидний хоол болно шүү гэж занл хийлдэг. Эндээс гарч явахдаа Миги Шиничид хандан саяны Мистер A-ийн дотор байгаа шимэгч их түрэмгий бололтой. Бит хоёр руу дайрчиж магад тэрнээс л хол явцгаая гэж хэлнэ. Гэртээ ирээд Шиничи болоод бүх зүйлсийг тунгаан бодож шимэгчид хаасаагүй байгаад санаан зовон бодлогчрон сууж явахыг анзаарсан ээж нь гайхаад миний хүү зүгээр үү? Ойр нэг л сонирн байх чинь юу болсон юм? Гэд асуухад Шиничи ээж рүүгээ урлан би ямар жоох хүүхэд биш байнга л өгүүлж яах юм? Би бүх юмаа танд хэлэх албатай юм уу? Гэж ээжтэй хатуурхнаа мозэлг. Хичээлээ тараа явж итэл гай болж нөгөө Мистер A-тэй чинь таард юм да. Миги Шиничи хоёр ч энэ нөхөртөө харц толгорчгүйхэн шиг тойроод явах гэж оролдсон ч нөгөөх нь дагаад салахгүй. Ингээд нилээн явтал мухар гудамж таарсан болохоор энэ Мистер A-тэй үзэлцгээс өөр арга байсангүй. Миги хэлж байна. Энэ ганцаараа харин бит хоёр хоёулаа. Тийм болохоор чийч бас энийг алхахад туслах хэрэгтэй шүү. За юу? Ингээд Миги Мистер A хоёр алдсаж эхлэх бөгөөд ресторанд байсан шимэгчээс хамаагүй хүчтэй бололтой. Мигитэй энэ тэнцүү үзэж байна. Анхаарал нь Миги дээр төвдөрсөн байсныг ашиглаад Шиничи хурц үзүүртэй төмрөөр мань нөхрийг цав атгаж орхилоо. Амьдралдаа анх удаа хүн гимтэж үдсэн болоод ч тэрүү Шиничи айн тэр дороод гэрлүгээгүй очихва. Гэртээ ороод би хүн алчглаа гэж айн твтгэд Миги түүнийг тавьшруулан чи хүн алаагүй. Саяны шимэгчл харин тэр хүнийг жинхэнэ алсан буруутна гэж хэлэхва Шиничигээ ээж ажижтал. Яг саяны газраар нь явж тарах бөгөөд Мистер A газар унсан байхыг хараад туслах санаатай та зүгээр үү гэж асуулаа. Дүрсэлэгдэн Миги гинтэл нэг шимэгж ойрхон явж байгааг Шиничид сануулхад Шиничид сандран тэр дороо галтгооноос хутга барьж аваад нугтлаа. Шимэгчэг хаалганы ард байна гэж хэлэхдээ зэрэгцэн Шиничигийн ээж ороод ирлээ. Энэ хүн чиний ээж биш Шиничи. Мистер A ээжийн чи бийд орцсон байна. Наадах чинь чамайг алах гээд байна гэж өчнөө хэлэгч Шиничи ээжигээ үгсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Бүр Мигиг хутгаар сүрдүүлээд явчихна. Мистер A яг үхтгийн дааван дээр шархацсан бие хаяад Шиничигийн ээжийн бие рүү орчихсон байгаа нь энэ. Энэ үед Шиничигийн ээжийн дотор угаасаа Мистер A байгаа нь ер нь ярианаас нь илт мэдрэгдэнэ. Шиничи ээжтэй хандан ээж та битгий тоглоод байл да. Гуйж ин. Өглөө тань руу уурсанд намайг уучлаарай гэж уйлан дуурах үед Мистер A нүд эрэмхийн зуртал Шиничигийн зүрхийг цоолоод хайчдаг. Шиничиж тэр дороо цус алдаж эхлэх ба Миги бүр сандарсан. Одоо яана гэвэж итэл Мистер A Мигид хандан чиний эзэн чинь удахгүй цус алдаад өгөхэд жийч ялгаагүй үхэн. Шангаа орт гэж хэлээд гараад явлаа. Энэ хооронд цус ихээр алдсан Шиничигийн шархыг Миги нөхөх гэж оролдон өөрийгөө шингээж байгаа харагданаа. 2 хоног ухаангүй хөвцснийхээ дараа Шиничи ухаан урах үед Миги тэр дороол Шиничиг амьд байлгах бүх арга чаргаа хэрэглэн өөрийнхөө биеийн хагасаар зүрхийг нь орлуулсан тулдаа одоо уйлаа амьд байна гэж баяртай наргагүй илтэл Шиничи амьд байгаадаа баярлсан ч юм алга. Ээжигээ нас орсонд гашуудан чи намайг зүгээр өхүүлчихгүй яасан гэж уйлан өөрийгөө зүхээстэй. Ингээд хэдэн өдрийн дараа Шиничигийн сэтгэл санаа арай тайвширч сургууль руугаа очиж Тамиятаа уулзахаар шийдлээ.
Тамиягийн өрөөнд орж ирээд Мистрей хаан угааг асуухад Тамия хаан угааг нь хэлж өгөхгүй байсан болохоор одоо алдах юмгүй болсон Шинижи тэнд байсан хутгийг аваа шийдтэл. Тамия тэр дорн барьж аваад зөрүүлээд шидэж байх жишээний. Энэ Тамия чинь бараг Мистрейээс эвгүй гарвалтай. Мөрдөгч Хирама аллаг болсон ресторан бас Мистрейн өмнөх биеийн олдсон газар зэргээс Шинижигийн хурууныг хэглэрүүлсэн болохоор гол сэжигтнэр Шинижиг овоо хараандаа оруулдаг. Бүх зүйлд өөрийгөө буруутган алхаж явтал орхон шимэгч мэдэрлээ гэхээр нь Мистрей байж магадгүй гэд хайгаад очтол юу вэ? Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрч байвал яах вэ? Хүнээс ямар ч ялгаагүй ёстой том юм яриад хүмүүсийг хошгоруулаад зогсож байна. Төрөүний нөхөр улс төрд орж хүмүүсийг зоглодог тусгай газар байгуулахаар төлөвлөж байж магад гэж таамаглахва энэ үед хонхон дуурч мөрдөгч Хирама ороод ирдیں۔ Шинижигээс саяхан халуусан цагдаагийн цогцос бас өмнө нь ресторанд болсон хэргийн талаар асуухад Шинижи юу ч мэдэхгүй гэж гүрээсээр байгаа л гаргалаа. За ингээд сургуулаас нь хичээлдээ суу гэж залгаад байсан болохоор маргааш нь сургууль дээр яваа очтол эртээд Тамиягийн танилцуулсан ахлах сургуулийн хүүгийн биед орсон шимэг зогсож идэв. Сатоми түүнийг танилцуулаад энэ залууг Шимада гэдэг манай сургуульд өнөөдрөөс орж байгаа. Та хоёр хөвгүүд юм чинь бибидээ сайн тусалж дэмжээрэй. Гэхэд дуртай дургу гар бартал өнөөгч харин Шинижигийн гарыг базаад байхаар нь манай хүнд зөрүүлээд дутгааргүй хүчтэй базаж эр бирээ гайхуулдаг. Шимада Тамиятай уулзаж Шинижи энгийн хүнээс хамаагүй хүчтэй байгааг нь мэдэрсэн тухайгаа хэлтэл Тамия энэ бүхнийг улам их сонирхож тэднээс суралцах зүйл их байгааг хэлнэ. Миги гэртээ ирээд Шинижи өмнөхөөсөө илүү хүчтэй болсон шалтгаан нь зүрхийг нь нөхөж буй эдэс Шинижигийн биед нөлөө үзүүлж шимэгчид чиг хүчтэй болгоод байж магад гэсэн таамаг дэвшүүлдэг. Зөвхөн хүч чадлаар зогсохгүй Шинижигийн зан харилцаа хүртэл өмнөхөөсөө нэг л өөр болчих. Ичимхий юмнаас их аимхай хөхөд байсан чинь одоо савл хэвэл Мистрейг олж ална л гэдэг болж. Аргачгүй л ээжиг нь хүнөөцсөн болохоор хинч байсан тэгхэл байх. Миги Шинижигийн зүрхэнд өөрийнхөө биеийн талыг оруулсан болохоор өмнөгшгөө байнгын хамт байж чадахгүй болсон бөгөөд өдөрт дор хаяж 4 цаг унтаж энерги нөхөж авах хэрэгтэй болсон гинэ. Тэрч бүхэл хизээж унтаж магад бас унтсан үед нь яаж дуудсан сэрэхгүй байх шүү гэж авч байна. Энэ үед Токиогийн цагдаагийн мөрдөгч нар энэ бүх аллагын ард Шинижи биш хүний дүрд хувилсан шимэгчд байгааг олж мэдгвэ. Хот даяар хүний дүрд хувилсан шимэгчүүд байна гэсэн мэдээллийг олон нийтэд дэлгэхэд хүмүүс бүгд л сандран аюулгүй байдлаа хангаж эхэлнэ. Бас хүн үү паразит үү гэдгийг шалгахын тулд үснээс нь ганц ширхгийг тасдаж авахтал мэдгдэнэ гэдэг асар чухал мэдээллийг олон нийтэд өгнө. Хэрвээ энгийн хүн байвал тэр үсний яагчгүй. Харин шимэгч байвал тасцсан үс нь нугарч хөдлөөд эхэлдэм байна. Хичээлээ тарчгаа авчитал Сатоми ээжийг алдсан Шинижигийн сэтгэл санааг өргөчих гээл болсон бологын юм ярьж инээлэх гэсэн ч нөгөөч нэг л өмнөхөөсөө тэлсээр байгааг анзаарнаа. Гэтэл зам дээр нэг жижигхэн гөлөг машин тариулсан байхыг хараад Шинижи аврах гэж оролдсон ч шархаа даахгүй өгчгээр нь шууд л хогийн савнд хийгээд хайчвал яах вэ? Энийг харсан Сатоми тэссэнгүү Шинижид уурлаж хэдий өгсөн ч гэсэн ядаж хоёулаа болох байсан штэ. Чи чинь яаж хад байгаа юм бэ? Гэхэд угаасаа өгсөн штэ. Өгсөн бол хэнд чирэггүй хоосон махал гэсэн үг. Гэж хэлэхэд Сатоми энэ үгийг сонсоод Шинижид урам нь хугараад яваад өгнө. Миги үртэл гайхацсан. Шинижи чи ийм хүн биш те. Би л иймэрхүү үгнүүд хэлдэг штэ. Чи улмал над чиг болоод ах юм гэж их л гайхсан янзтай хэлж байна. Энэ бүх үйл явдлаас хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн байх ба. Тамия сургууль дээр явж итэл сургуулийн захирал Тамияг жирэмсэн гэдгийг олж мэдээд декрет аваад хэсэгтээ чөлөө ав гэж тулгахад яах чаргагүй хамаг юм аваад сургуулиас явахаар болоход Шинижич бөөн баяр. Гэтэл Тамия Шинижид хандан чи нэг их баярлах хэрэггүй. Намайг байхгүй да Шимада бүх зүйлийг ажиглаж байгаа шүү гэж хэлэхва Шимадач бас Тамиятай адилхан хүний махаар биш буга гөрөөс зэрэг том амьтны махаар хооллож байгаа юм байна. Тамия өрөө гэртээ иртэл гай болж жинхэнэ Тамиягийн аав ээж ирсэн байт юм да. Гэхдээ ээж нь наадах чинь манай охин биш байна. Хана хурдан цагдаад хэлье. Гэд бахаар нь яалтчгүй энэ хоёрыг зэрлэгээр хөнөхөөс өөр арга байсангүй. Нэг өдөр уран зургийн дугуулангийнхан Шимадаг модель болгож зогсоогоод зурж байлаа. Октод ч Шимадагийн царайлхийг гайхан хоорондоо шивэр авир гэж ярилцах бөгөөд энэ дугууланд ядж хахад Шинижигийн краш Сатоми явд юм байна. Сатомигийн найз зүггүүтээд чи ийм царайлаг юм чинь хүн биш байхаа те гэж тоглоод Шимадагийн үснээс зулгаатал. Үс нь нугарч хөдлөөд Шимада шимэгч гэдэг нь баригдчихсан тэрэ. Нэгэнд баригдсандаа бандсан Шимада өөрийг нь харсан гэрчүүдийг бүгдийг нь аалах хэрэгтэй байна гэж шийдээд шимэгчийн төрхөндөө орж яг дайрах гэж оролдоход Сатоми тэнд байсан будаг шингэлэг чингэнийг цацхад овоо үйлчилж байгаа бололтойдаг шүү. Энэ үед тэд гарах гэж оролдох ч Шимада будаг шингэлэгчэндээ хорцсноос олоод бүр хамаа намаагүй урж тастаад эхэлнэ.
Шимадагаас алга сэтэл гараад байгааг нь мэдэрсэн Миги Шиничид хандан гялс 20 давхар руу гараарай. Нөгөө Шимада ч болохоо байлаа гэж хэлэхэд Шиничиж тэр дороо зургийн өрөөлөгүүгээд очтол юу вэ? Коридор орон дүрэн сурагчдын зэрэмдэглүүлсэн цогцос угтхан тэр. Энэ бүхнийг харсан Шиничиж эхлээд паникнд орж амьсгаанд давхцаад нүд нь харахуулаад байсан ч Миги түүнийг тавьшруулахад нь туслах ба. Мань хоёр Шимадаг хайгаад очтол өнөөгч нь Сатомиг яг алтын даван дээр цагаа болж иржээ. Бодож санахымгүй л Шимадаг түлхүүн алдуулаад Сатомиг хамгаалан зогсох энэ үед Тамия гинтгэн гарч ирэх бөгөөд асуудал гарахгүй чимээгүйхэн бай гэж бахад өчнөө хүн алж Деми анхаарал өөрсдөр нь татлаа гэж уурлаад гар аргаар хийсэн тесрэг бөмбөг шидэж гинэ. Ингэснээр Шимадаг энд байгаа аллагын баримтуудтай хамт бүгдийг шатааж нэрээ цэвэрлэх гэсэн оролдлого байлаа. Шиничиж хэдхэн секундэд Сатомиг тэврээд бодож санах юмгүй дөрөв давхраас өвсөрсөн ч яагдсангүй. Үнэхээр л Мигигийн хэлснээр Шиничи одоо шимэгчиг хүчтэй болсон нь үнэн юм байна. Сургууль гарсан дуудлагаар цагдаагийнхаа эртэл Шимада шархтаа ч гэсэн өгчээгүй л байлаа. Тэгснээ нөгөө хэдэн цагдаагч нь тэр дорн тастатаа тайчноо. Шиничиний үед төргөн тусламжийнханд Сатомиг хүлээлгэн өгөх ба Шимада амьд байна. Одоо дээвэр рүү гарах гэж байна гэж Мигиг хэлэхээр нь зэрэгэлдээ барилгын дээвэр рүү гарнаа. Энэ үед Миги өөрийгөө нум болгож хувирахад Шиничи барилгын арматур төмрөөр Шимадагийн зүрхийг цоолж эцэст нь нэгэн гүйцээдэг. Тамия Шиничитэй уулзан хүүхдэд төрөх хүртэл хэсэгтээ эндээс хол бахаар шийдсэн тухайгаа хэлэх ба хүсэж байсан мистер Агийн хаягийг өгөөд явнаа. Шиничиж тэр дөрөөл мистер Аг олж алахаар өгсөн хаягн дээр нэртэл гадагшаа гарч болтой. Тэр дөрөө очиод алчмаар байсан чи яалтчгүй ээжийнх нь биеинд байгаа болохоор гарын салганаад нүдэнд нь нулимс цэлэгнээд их л хэцүүхэн байна. Мистер Аг хоноос нь нилээн дагсаар төмөр замын хажууд хөнгүү газар явж итэл Миги гинэт нойронд хүрээд байна унтлаа гэж авд юм да. Чи одоо өөрийгөө л хамгаална шүү. Гиснээ сэлэн болж хувраад унтчлаа. Эхлээд Мигигүү угаасаа ялагдана гэж айж байсан ч одоо л алахгүй бол дахиж боломж гарахгүй юм шиг санагдаж мистер Атаа үзэлцэж гарнаа. Шимэгчийн хүч чадалтай болсон ч яалтчгүй л хамгаалахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Бараг алуулах шахсан ч Шиничигийн ээжийн бие болохоор ээжийнх нь сэтгэл зүрх нөлөөсөн үү? Юутай ч мань шимэгч өөртөөгөө тэрсэлдээд байгаа бол тодог шүү. Энэ боломжийг ашиглан Шиничи мистер Эйн толгойг тас завчаа ханьснаар ээжийнхээ өшөөг энэ адгийн амтнаас авч чадлаа. Шиничи Сатомиг ирэхээр эмнэлэг тэртэл Сатоми эртээдийн явдлаас хойш ухаан ороогүй байх ба Шиничи Мигид хандан энэ хотод байгаа бусад бүх шимэгчдийг олж устгамаар байгаагаа хэлэх ба тэгж байж л бусад хүмүүс хайртай хүнээ шимэгчдэд алдахгүй байж чадна гэдгийг хэлж итэл хажуугийн байшингаас Миги Шиничи хоёрыг хэн нэгэн тагнаад байгаа бололтой зураг хүргийн дараална. Энэ үед сонгуул дуусаж манай улс төр дэвсэн шимэгч маань сонгуульд ялт байгуулан хотын даргын албан тушаалд очжээ. Ингээд энэхэд одоо хүмүүсийн юу төлөвлөж яах их бүх мэдээллийг дотроос нь мэдэх боломжтой болчлоо. Харин энэ үед Горо гэх шинэ шимэгч дэлгэцэн тарагдах ба энэ нөхрийн гол зорилго нь дэлхийн бүх хүмүүсийг устгах юм гин. Хүмүүс дэлхийн хавдар болохоор хүмүүсийг устгаж байж л бид дэлхийг эзэгнэнэ гэсэн үзэл сурталтай шийдсэн шимэгч юм байна л да. За энэ хүрээд Parasite киноны маань партныг маань дуслаа. Удахгүй part 2-ороо уулзцгаая.